Hello Show. Эрхэм таныг өргөж байна. Танд цаана өрхөн үзэгчдээ та бүхэнд өчигмийн төргий. Манай өнөөдрийн сайн байна уу захирлаа нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Лансантай аймгийн ерхий захирал хадагтай Зоригт Баатрын Болормаа оролцож байна. За сайн байна уу? Сайхан зусаж байна уу? За танай аймлаг одоо зайсанд байрлдаг юм байна. За голцоо эмэгтэйчүүдийн нөхөн сэргээлт, за төрсний дараах ер нь эмэгтэйчүүдийн насны онцлог тохируулан одоо эмчилгээ зөвлөгөөнүүд хийдэг юм байна. За ер нь таны ажлын онцлог ер нь яаж эхэлдэг вэ? Ямар зарчмаар эхэлдэг вэ? За энэ талаараа яриа байлаа. За мэдээж нөгөө ажил карьерийн хувьд бол алтан байгууллагын захирал, гэртээ бол айлын сайн эзэгтэй, үрсийн сайн ээж. Тэгэл өглөө бас бол одоо гэрийн эзэгтэй ажиллаа, ээжийнхээ ажлыг хийгээл үр хүүхдүүдэд хоёлаа хүргэж өгөөл, цэцэрлэгийн сургуульд нь хүргэж өгцгөөгөл хийгээл ажил дээр ирдэг. Тэгээ гадуур ажилдаа бол бас хөцөлтөл ирдэг. За ерөнхийдөө өглөөг нөгөө гоё аз жаргалтай нэмсгэлж өгөх хамгийн гоё чухал зүйл. Шөнө бүтэн нойртой гоё амгалан удах бас хамгийн гоё. Тийм хамгийн чухал зүйл. Тэгэхээр өглөөдөө их анхаарал тавьдаг. За гэрийн сайн эзэгтэй тэгээд ажил дээр ирлээ. За та захирал хүн, SEO хүн, удирдагч хүн энэ олон ажилтнуудаа за энэ үйлчлүүлж байгаа эмнэлэгт ирж үзүүлж байгаа энэ хүмүүстэй ямар хөө хандах хэрэгтэй, хүмүүстэй ямар зарчим хэлдгийг ер нь тэгээд эмчилгээний чиглэл зорилго нь одоо юу вэ? Яг хоо дөнгөж 30 гарч байгаа залуу хүний хувьд мэдээж одоо манай алтан байгууллагаар үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд бол нас насны эмэгтэйчүүд байдаг тий. Миний ээж шиг, эмээ шиг хүмүүс орж ирж байна. Охин шиг одоо дүүнер шиг хүмүүс орж ирж байна. Манай алтан байгууллагын хувьд ч гэсэн эмчнэр маань насны хязгааргүй одоо дундаж насныхан байна. Ер нь дунджаас дээш насныхан илүү их байдаг. Тэгээд удирдах байгаа хүний хувьд мэдээж нөгөө өөрөөрөө манлайлахыг аягүй хичээдэг, ямар нэг юм дүлгэрлэн дуурайлахыг аягүй хичээдэг. Үүдээр орж ирэхдээ хамгийн сайхнаар инээлгээд өглөөний минь сайхан амарцгаснуу та нар минь ч гэдэм үү те. Ер нь манайд бас намайг манай ээж гэдэг байхгүй. Тэгээ манайхаа бол яг энэ төв салбар маань нэг 15-20 орчим хүн те. Тийм тэгээ залуу ээж тэгэл ер нь ээж нь хүүхдүүдтэй ямар байдаг те. Ямар байх ёстой юм бэ? Хүн өөрөө ямар байх ёстой юм? Бас алтан байгууллагын захирлын хувьд заавал тэр нөгөө олон шаардлагыг тавхаас илүү үлгэрлэж өөрөөрөө л ер нь аль болох өөрийгөө аятайхан байлгах гэж хичээдэг тий. Тэгэхээр альва эмнэлэгч нь өөрийн зорилготой чиглэлтэй байдаг тийм ээ. За шүдний эмнэлэг гэж байхад зөвхөн шүдээ дагнадаг. Мис засал гоо сайхных байлахад одоо пластик мис засал гоо сайхан талдаа анхаардаг. Танах болохоор зэрэг яг ямар чиглэлийн юу эмчилдэг эмнэлэг ямар мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмчнэр ажилладаг. Бидний хитийн зорилго ер нь манай эмнэлгийн хамт олонны ажилдаа хайртай, дуртай, тий ажиллаа чин сэтгэлээсээ хийдэг аюул чухал зорилго байдаг. Энэ зорилго нь өөрөө ерөөсөө л магадгүй 10 жилийн дараа, 15, 20 жилийн дараа Монгол улсын эмэгтэйчүүдийг ерөөсөө нийгмийн одоо хамгийн үнэтэй эдис бол гэр бүл тий. Гэр бүлийн хамгийн үнэтэй эдис бол дахиад эмэгтэй хүн явж идэг, оршиж идэг тий. Тэр эмэгтэй хүн өөрөө эрүүл оршсноор, эмэгтэй хүн өөрөө өөртөө ихтэй байснаар, эмэгтэй хүн өөрөө бүхнийг сурж гэр бүлтэй тэр дадал хвшлүүдийг зөв суулгаснаар тэр гэр бүл тэр цаашлаад удам тэр Монгол улсын хэмжээнд бид нар сэтгэж нэгсэндээ Монгол улсад энэ гэр бүлээс гадуур харилцаа зохицох гэр бүлээс тий хүүхд эрүүл эхийн хөвлөдөө бойжих эрүүл төрөхтэй төрсний дараа эрүүл гэр бүлд амьдрах эрүүл гэр бүлд амьдраад өнөөдөр эрүүл нийгэм бүтээгээд эрүүл нийгэмд эрүүл чадвартай шинийг санаачлагчтай ийм иргэн болоод Монгол улс тэр чигээрээ хөгжих боломжоор нь ингэж бид нар бас хардаг. Нийгмийн ороо босгоо, нийгмийн хар цагаан одоо энэ амьдралын хэмнэл одоо алдагдсан энэ үед бол танах зөв бодлого ирдэг юм байна. Тэгэхээр зэрэг одоо яг энэ лүү чиглүүлсэн зөв төлөвшил сая илээ шүү дээ тийм ээ. Зөв нийгмийн хандлагыг өөрчилж ингэх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгонд ийм сэтгэл эрх сэтгэлээтэй бол сайхан байна л да. Тэгвэл одоо жишээ нь нэг өглөө босоод ирэхэд нэг айлын гэр бүл одоо ингээд шинэ хэрүүл оруулалтаа янз бүр байхад энэ бас л нэг гажуудал болсон л байгаа байхгүй юу тийм ээ. Бид нар өдийг хүртэл амьдарч чад өнгөр одоо амьдарч чинь те нас насны хүмүүс энээс цааш өчнөө олон жилийн хүний амьдралд ямар ба нэгэн сөрөг зүйлийг хаяад өөрчлөгдөд амьдрах чухал гол нь 20 жилийн дараах амьдрал тэр гоё байгаасаа гэдгийг хардаг гэхээр хүн болох байгаасаа хүлэг болох унагаасаа гэдэг шиг одооноос бид нар хүүхдүүдийг зөв нийгэмд зөв гэр бүл зөв хүмүүжүүлээд эцэгчүүд өөрсдөө үлгэрлэн дуурайлж иж зааж сургах гэхээс илүү хэлхээс илүү те өөрсдөө бие сэтгэлээрээ үлгэрлэн дуурайлж иж
ингээд ирээдүйд 20 жилийн дараа бидний нийгэм цэвэрлэгдэх бах. Бидний нийгэм илүү гоё болох бах, илүү гоё эрүүл болох бах л гэж мотивацлагдаж байна. Тэгэхээр зэрэгээр нь аливаа айлын үндэс суурь тулах багамч нь одоо бас хүүхэд гэж онцолж байдаг, орон зайг эзэлдэг. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар, хүүхдийн тал дээр баримтлагдаг бол сайхан бас нэг ном гаргасан байлээ тийм ээ. Алдаанаас сурах боломж гэдэг. Энэ номныхаа талаар ямар судалгаа дүнгэлтэн дээр гаргасан, юуг төшөглөж гаргасан, хүмүүс яг чиглэл нь одоо яг зөвхөн хүүхдийн талаар бичсэн юм уу, эсвэл хүүхдэд хандах эерэг хандлагуудын талаар бичсэн юм уу, эсвэл одоо ямарваа сөрөг үр дагаврын одоо засах залруулах тал дээр нь бичсэн юм уу, бас үзэгчтэйг хоёрын талаар хаалцсан тийм ээ. Энэ гадуур удаан гарсан юм байна шүү дээ. Цэрэн нэм ах маань цааш чулуун цэцгийгч маань ерөнхийдөө ерөнхий зохиогч одоо ажилласан байгаа. Ерөнхийдөө энэ дээр энэ ном дээр цагтаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэлтийн хурандаа Цэнгэл-Баяр ах маань тэгээд энэ Балмамины би бас хамтарч ажилласан. Мөн хүүхэд гэр бүл хөгжлийн төв маань бас хамтаа оролцоотойгоор бид нар ингэж ер нь зохиогчоор тэгээд ингээд хүүхэд гэр бүл хөгжлийн төв маань бас хамтарч ажилласан ийм гоё ном Монгол оронд бол ер нь анх удаа юм зохиогдсон ном болов уу гэж боддог. Энэ ном маань өөрөө ямар утгатай вэ гэхээр 22 хүүхдийн одоо нөгөө алдчихсан нэгсэндээ гэмт хэрэгт холбогдсон хүчрхийлэлд өртсөн ийм 22 хүүхдийн кейсийг одоо ер нь тодорхой хэмжээгээр өөрчилж байгаад нэр ус тэр орчин нөхцөлийг өөрчилж байгаа. Тэр кейсэн дээр тулгуурлаад алдчихсан. Тэгээ энэ алдаанууд өөрөө гол нь тэр хүүхд өөрөө хүсэж биш хин нэг мэдхгүйгээсээ танихгүйгаасаа болоод эсвэл хин нэгэнд хулчгар гэж хэлүүлэхгүйгээсээ болоод эсвэл дарамтанд ороод ийм байдлаар одоо алдсан ийм 22 хүүхдийн кейсэн дээр энэ соромжит өгүүлэг байдлаар хүүхдэд бас ингэж уншиж ойлгоход хамгийн тийм эвтэй талгаад нь үлдэх тэрийг дотроо бодох байдлаар зөвхөн гэхдээ энэ өсвөр насны хүүхдэд зориулагдаагүй бид нар эцэг эхчүүд ч гэсэн энэ дээр одоо энэ ном маань хагас өдөр бид нар гараад манай байгууллагын бүх эмчнэр уншаад бүх ажилчид уншаад хүртэл бүр маш олон үйлчлүүлэгчид маань уншаад эхнээс сэтгэлдлүүдээ өгч байгаа. Эцэг эхчүүдэд хүртэл уншихад нэн шаардлагатай ном. Энэ дээр хуульчийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг бас авчиргаад нэг жижиг богино өгүүлэг орлоо, ард нь хуульчийн зөвлөгөө, сэтгэл зүйчийн зөвлөгөө тэгээ бид нар ингэж хамтарч ажилласан юм гоё ном байгаа. Эндээс бол бас энэ номыг уншсанаар тэр хүүхдүүдээ адил бити алдаасаа ингээд буруу алдчихдгийг шүү. Энэ алдааны дараа хулчгар гэж хэлүүлэхгүй тэр магадгүй хулгай хийснээс болоо найзууд нь хулчгар гэж дуудаад хулгай хийснээс болоод эцсийн мөчөд хариуцлага ихэн үрхийн тэр хүүхдүүд биш. Хүн өөрөө үүрнэ эсвэл нөгөө насан туршиг бол эцэг эхчүүд нь үүрнэ ч гэдэг юм. Ийм сургамжтууд өгүүлбэрүүдийг аягүй гоё өнцгөөс нь ингэж бас зургийн хэлбэртэй ойлгомжтойгоор ингэж богино сургамжт өгүүлбэр бид нар ингэж гаргасан юм гоё ном бүтээл болсон байгаа тийм. Манай бишнэр бол энэ номыг одоо бас худалдаанд гаргасан байгаа юм байна. Аваад хүүхдүүдтэй уншуулад өөртөө ч гэсэн уншаад бас ингийн байшгүй тэхийн байшгүй те. Хүүхдийн нөхөн сэргийг хэмчилгээ, за эмэгтэйчүүдийн нөхөн сэргийг хэмчилгээ, за нарийн мэрэгжил өсвөр насныхад зориулсан одоо сэтгэл зүйн эмчилгээ одоо бас санаах үзүүлдэг юм байна. Тэгээд Францын Vivalcis факультетийн нөхөн сэргийн хэмжлэгэнд одоо өөрөө бас сурсан юм байна шүү дээ. Тэгээд энэ тал дээр гадны туршлага. За Франц бол Францтай, Америк бол Америктай. Зүүн өмнөд Аз юм одоо Япон, Солонгосын Азийн барууд бол тэндээ. Японд амьдардаг хүмүүсийн Япон нөхөн сэргийн хэмжлэгээ Японы тэр төлөвчлийг бол манайх Монголд хөвшүүлэхгүй шүү дээ. Монгол хүн бол Монгол. Бид нар одоо бантангаа идээд сүүлээ хөхөөд МЭО-гийнхаа гар дээр ингээд өссөн бол тэр Монгол ах вэ? Монгол хүний амьдралын тогтолцоонд нь цаг агаар байгаль орчин тэр байгаль экологийн юмд нь геополитикийн юмд нь тохирсон Монгол эмчилгээ хэрэгтэй үстэй. Эрт дээрээс манай монголчууд чинь нүүдэлж ардсан тэр шавхад ишгүй мундаг баялагтай хүүхдийг зааж сургаж ирсэн тэр. Одоо тэр эвдэгдсэн гэж хэлж байгаа юм биш. Мартагдах гад байна. Тэгэхээр тэр Монгол ах вэ? Монгол хүний генд нь тохирсон Монгол нөхөн сэргээ хэмжilгээ. Монгол хүн тохирсон одоо Монгол хүн Монгол хоолоо л сайхан идэхэд хөлс гардаг үстэй сайхан сүдэд цай уугаад сайхан лавшаа идэхэд тэрнээс нэг кимчи будаа идэхэд хөлс нь гараад идэв үл үстэй. За манайх бол 2016 онд яг Францад 1985 онд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан одоо нөхөн сэргийн хэмжлэгийг Монголд анх удаа эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлээд одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд бол за аппарат технологийн хувьд бол угаасаа алин эзэний туршилтаасаа гарцсан олон зуун жил туршигдаа тий. Энэ зайлшгүй эмэгтэй хүний бие физиологи сэргийн цэцэл өөрөө хэрэгцээтэй одоо арц гэролын булчингийн сэргийн цэцэл маш олон одоо тохиолдлуудад хэрэгцээтэй гээд
одоо 85 онд л ингээл даатгалд оролцсон байх жишээний тий. А тэгтэл ерөнхий хүний Монгол хүнч байсан, Франц хүнч байсан, одоо Орос тэр Хятад хүнч байсан Антон Бүтцмэн өөрөө яг адилхан. Нэгдүгээр тэр Антон Бүтц булчингийн үйл ажиллагаа одоо жишээ нь нэгсэндээ булчин хэр зэрэг хурдан ядарч гин, хэр зэрэг хурдан сэргэж гин гэдэг ч юм уу тий. Юм дасан зохицол тэр багасаа бид нар ууж идж байгаа өтгөн шингэний гаргаж байгаа хөвшлүүдээс шалтгаалаад ямархуу байх вэ гэдэг одоо нөгөө асуудал гарч ирж байгаа юм л да. Тэнгууд л яг бид нар Франц, Европын хүмүүсийг батгаад яг сая сүүлд энэ 19 оны 4 сарын 30-наас 5 сарын 3-ны хооронд бид нар Францын Валтес факультетээс эмчнэр Монголд ирээд одоо бид нар өргөө амарч газар хамгаахын шинжилгээ ухаан Ласантай аймагт Торголобоос хамтаагаа хамтраад бид нар гэрдээтэй сертификаттай айгуу гоё юм улсын хэмжээний том сургууль зохион байгуулсан. Тэгээ Францууд маань ерөнхийдөө манад бас 18 онд Монголд бас ирж ингээд эмчилгээ үйлчлэгээ сургалт зөвлөгөөнүүдөө хамтарч хийсэн. Тэгэхэд ер нь 2 удаа ингээд маш олон монгол эмэгтэйчүүдэд эмчилгээ үйлчлэгээ үзүүлээд үзлэг хийжээ дараа нь үйлчлсэн гэхээр монгол эмэгтэйчүүдийн булчингийн онцлог маш сайн байна. Ерөнхийдөө бол бид нар тодорхой хэмжээний айгүй олон нөгөө амьдралын буруу хөвшлээс болоод булчингийн сулралыг айгүй хүүсгдэг, урьдчилан сэргийлэлтийн дадлууд нэвдэрсэн. Тэрнээс биш Францд ч юм уу, Европт ч юм уу ерөөсөө 15 6 наснаас эхлээл багаас нь эхлээ сэргийн цалаа хийгээл байнгын тэр кеглийн цалаа хийгээл тий. Ингээ явсаран байгаад нэг юм айгүй гоё болж чаддаг тий. Байнга л тэрийгэ шаарддаг. Гэтэл монголчууд өдөө хүртэл огт тийм юм байхгүйсэн бийжээж дөнгөж 16 онд бүр ингээд орж тий хамгийн сүүлд ингээд орсон бийжээж байглаасаа цаанаасаа булчингийн онцлог одоо маш сайн байна. Яг юм сэргийн цалтаа нэг сайн курсээр нь хамрагдаад ингээд авчих юм бол эргээ сулрах магадлалч гэдэг юм уу тий эргээд өгдөх магадлал бол бас их бага юм байна гэж юм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээ ерөнхийдөө бол Монголд мэдээж нөгөө орчин нөхцөл өвөлзөн ээлжилж байгаа холбоотойгоор эсвэл нөгөө одоо нөгөө юмны суурийн голомтын ингээд эмчлэх одоо зөв дадлах хвшлийн алдагдсантайгаа холбоотойгоор бид нар бол зөвхөн тэр Европын орнуудад арц гэмэлчин сулраад байдаг шалтгаануудаас өөр дагалдах сулардаг шалтгаан маш их байгаа манай дээр. Одоо хүнд юм өргөхөд л ер нь гэхдээ дээр үед бол ээж аваад эмээ өнөр аягүй сайн хэлдэг байсан чинь эмэгтэй хүн юм өргөж болтгоо тий зөв сууж ингэж биецэх ёстой ч гэдэг юм уу. Энэ болгоо маань ерөөсөө бидний хэвлийн өндөдөд байдаг арцгийн булчин хайрлаад энэ сударснаар эргээд нийгэмд ямар стресстэй өшөөнийг шээс зад гаралж гэдэг юм эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчлөлүүд чинь нөгөө амьдралын хөвшил жаргалтай амьдрал сэтгэл зүйтэй ямар холбоотой гэдгийг бас нэг цаагаараа мэдээд байсан учраас ерөөсөн маш их гоё юм өгнүүд хүртэл холбоосууд хүртэлтэй зүрз зөвгнүүд хүртэл хөвшлүүд хүртэл байгаад байгаа. Тэгэхээр одоо болохоор тэрийг ингээд хүүхдүүдийг хүнд юм өргөж болохгүй гэдэг юм ерөөсө дасгал хөдөлгөөнөөр хамгийн наазах нь хичээлж гин гэхэд дасгалаар хичээлхэн дэмждэг мөртлөө зөв дасгалаар хичээлхэн зааж өгдөггүй. Нэгсэндээ фитнесээр ч юм уу дасгалаар хичээлэхэд бид нэр хүнд юм өргөхөд л дандаа булчингаа одоо сүүлийн дандаа сулалдаг болсон. Тэгэхээр бид нар зөвхөн нөгөө манай эмнэлгийн хувьд бол эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгээ эмэгтэйчүүдийн сэргийн цэцлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өгөө зогсохгүй ерөөсөн. Энэ дээр гэр бүлийн тэр зөв дадал хэвшил те урьдчилан сэргийлэх тэр тогтсон буруу рефлексийг яаж зөв болгох ёстой юм. Одоо энэ тарих гэж юу вэ? Тарих мэдрэлийн систем рефлекс мэдрэлжүүлэлт гэдэг бүрэн юм нөгөө зөвлөгөө мэдээллүүдийг өгөөд хөвшлийн энэ курс эмчилгээний явцад бүрэн өөрчлөлт гаргадаг. Өшөө цаашлаад энийг гэр бүлийн хэмжээнд бүр дадал болгож ингэж заавал суулгаж өгдөг. Өшөө тэр бэлгийн боловсрал нь хүүрчгүй эрхтний боловсрал өнөөдөр хүн болго ингээд их хэл сураад явж байна. Тэрэн шиг эрүүл мэнд гэдэг бол хүний хамгийн чухал үн цэнтэй зүйл. Хэл сурдаг шигэ өнөөдөр яагаад заавал эмч тэр антон бүтцийг үзэх ёстой юм те? Яагаад эмч заавал тэр өвчнийг мэдэх ёстой юм? Өөрийн хэмжээд ядаж дадал хэвшил антон бүтцээ мэдэх ёстой. Ялангуяа одоо манай чиглэлийн бол за мэдээж тарих бөөр зүрх гэхээс илүү энэ хаарцаг хүнлийн булчин гэдэг чинь хүний стресс түлдэг, эргэжтэйч байсан, эмэгтэйч байсан тэр нөгөө стресс түлдэг те нэгсэндээ бүр маш их өвчний суур болж өгдөг, сэтгэл зүйн готролд оруулдаг, маш олон өвчний суур болдог энэ хаарцгийн булчин ч өөрөө ялгаруулах системийг зохицуулдаг, хэвлийн үндийн эргэтнүүдийг доош нь унжуулахгүй суур болгож өгдөг. Өшөө нөгөө гэр бүлийн хамгийн нандин ариун нандин тэр дотн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тий. Өшөө тэр хүүхэд тээж байгаа хүүхэд бид нар хүүхдийн хүмүүжлэг яриад байдаг. Өнөөдөр амар олон хүүхдүүд өвчтөд төрөөд шүү дээ. Энэ юунаас болж юм? Агарын бохирдол айгүй олон юм гарч ирж байгаа. Гэхдээ бас л нөгөө эхийн хөвлийн цусан хангамж гэдэг юмыг бас өнөөдөр манай Монголын нэг юм орхичод байгаа. Тэгэхээр эхийн хөвлийн цусан хангамж сайн байснаар хүүхэд эрүүл төрнө гэдэг бас нэг ойлголтыг айгүй зөв авах хэрэгтэй. Эхийн хөвлөдөө л бүх хүүхэд ч одоо японочууд хүртэл ер нь дэлхийн айгүй олон орнууд чинь судалгаа гаргацсан. Хүүхэд эхийн хөвлөдөө амьдралынхаа тэ өвчнийхөө бүх юмыг суурийг авдаг.
Тэ 2 нас хүртлээр хүмүүжлийнхаа бүх суурийг авдаг тий. Тэгэхээр энийгээ бид нар ерөөсө 2 нас хүртэл хүүхд ярихгүй учраас тоохгүй хайждаг. Тэгснээ 5 6 наснаас хойш чи тэх ёстой. Одоо энэ дээр тий болохгүй гэдэг зүйлийг эцэг эхчүүд айгүй хүүхдүүдэд хэлдэг. Чи гадаа танихгүй дагаж авч болохгүй. Чи найзуудтайгаа дэмий тэмч болохгүй тий. Ерөөсө тэгэж болохгүй гэдэг гисэн мөртлөө яагаад болохгүй гэдгийг хамгийн зөв оновчтойгоор тайлбарлаж чаддаг байхгүй. Яагаад болохгүй юм бэ? Яагаад харанхуй орой шөнөөр эмэгтэй хүүхд хамаагүй явж болохгүй юм бэ? Яагаад тэр гэр бүл төлөвлөлтөөс өмнө те хайртай хүнийгээ сонгоод гэр бүлээ төлөвлөчөөд харьцаанд орох ёстой юм бэ? Өмнө нь яагаад тэр хамаагүй харьцаа үсгэж болохгүй юм бэ гэдгийг тайлбарлаж өгөөгүй жиж болохгүй. Ерөөсөө л болохгүй. Тэгэхээр хүүхд мэдэхгүй юм чинь тэрийг болохгүй гэсэн ч гэсэн тэр яагаад болохгүй юм гэдгийг олохын төлөө буруу юм хийчихэд байгаа. Тэгэхээр болохгүй гэдгийг нь зарим эцэг эхчүүд ч гэсэн өнөөдөр өөрсдөө энэ ингээ болохгүй шүү гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа. Тэгэхээр тэр болохгүй зүйлүүд дээр энэ номыг бас ашиглаад тэ яагаад болохгүй. Манай Балармаагийн номыг бас олж уншаарай. Тэгэхээр өөрөө түр хэлсэн би одоо залуу өөрөө ч залуу өдөрдөг чинь ингээд бас л одоо ингээд ажлын төлөө нийгмийнхаа төлөө ингээд явж байгаа бас зөрөгтэй бас хөвэн. Тэгэхээр танаа энэ эмнэлгийн ажилтнууд ихэнх нь ер нь сэтгэл зүйч, мундаг сэтгэл зүйчтэй байх, эмчнэр байх. Ер нь хараад байхад маш мундаг торгон мэдрэмжтэй сэтгэл зүйн онол практикийн ийм өвдөстэй, мэдрэмжтэй нэг мэдрэмж байна гэдэг шиг тийм хүн байж ээж хүмүүстэй тэр юмнасаа зааж сургана, хэлнэ, ярина. Тэгээ сая номон дээр байдаг шиг. Тэгэхээр одоо гадны мундаг сэтгэл зүйчтэй манай доктор профессорууд ийм хүмүүстэй ямар харьцаатай байна, хэр тусал дэмжиж байна. Эмнэлэг гэрэл нэг юм байшин дотор байдаг тэгэл үйл ажиллагаа явуулдаг. Гадны ямар нэгэн сургуулиудад очоод ихтэй сургуулиудад зөв төлөвчлийн дараа оюутан хүмүүсийн зөв төлөвчлийн талаар зааж сургах, лекц унших ийм аргачлалууд байдаг юм уу? Танай зүгээс. Яг энэ өнцгөр бол энэ одоо сэргээн засал, урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил гэдэг бол өнөөдөр нийгэмд яг орхигдчихсан сэдв. Энийг бид нар бол бас манай эмнэлгийн хувьд бол маш их одоо төлөвлөгөөнүүдийг ингээ гаргаа явж байгаа. За энэ дээр юу вэ гэхээр яг хөө мэдээж нөгөө эмч өөрөө сэтгэл зүйн хэмжээнд өндөр бэлтгэх ёстой. Энэ өөрөө цаанаасаа эмч ёс зүй байхгүй. Заавал сэтгэл зүйч өнөөдөр хүнд нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөг биш те. Өнөөдөр Монголын нийгэмд бид нар яаж юм гэхээр эмчнэр маань өөрсдөө өвдсөн яваад байна. Тэ сэтгэл зүйчнэр маань өөрсдөө гэр бүл салцсан яваад байна ч гэдэг юм уу те. Ингээд сөрөг юмнууд бас гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний нэг манай байгууллагын нэг манай байгууллагын нэг хамгийн удаа байрдаг баримтлагдаг зарчим бид нар эхлээд өөрсдөө идэх хэрэгтэй. Бид нар эхлээд өөрсдөө нийгэмд зөв үлгэр дуурайлах хэрэгтэй. Бид нар эхлээд өөрсдөө сэтгэл зүйчээр те тэр сексологоор гэр бүл судлалаар арцыг оруулалтын Чингийнхаан тэр төгс сэргээн заслаараа ингээд сурах хэвээр. Тэгжээж дараа нь хүнд тайлбарлах баг. Тэрнээс зүгээр нөгөө номон дээрээс уншаал, сургалт аваад тэрийг нэг ингээд махчлаа те нэг персентаж бэлдээ тавих ерөөсөө биш. Тэгэхээр би альбан байгууллагт манад ажилд орж байгаа ерөөсөө үйлчлэгээний салбарынхч байсан те ямар ч салбар байсан заавал эмчилгээндээ оруулаад заавал өөрсдийнх нь амьдралыг өөрчилж ийж тэгээд тэр хүнээс чинь шин санаа тэр хүнээс хүнийг хайрлах хүнлэг сэтгэл тэр хүнээс яг өөршгөө бодох тийм сэтгэл гардаг учраас тэрийг аюун нэгдүгээрт тавьдаг. Тэгээд бид нар бол альбан байгууллагуудаар мэдээж зөвхөн ингээл 8 цаг ажлын ширээний ард буруу сууснаар бид нар дандаа булчингаа сулалж идэг тий. Тэгэхээр зөвхөн энэ өтрээний талаар ярьж гин, төрөв булчингааны талаар ярьж гин гэдгийг манайхан бодохдоо нөгөө буруу тий нөгөө нэгсэндээ садар самуу өнцгөөс нь арай буруу ойлгох гэдэг байхгүй. Энэ мань ерөөс огт биш. Өтрээ гэдэг бол өнөөдөр яг л элэг бүр зүрхтэй адилхан эмгтөөнд байдаг булчинлаг хэрэгтэн. Энийг харин ч бүр нөгөө гадаад гоо сайхандаа анхаарал өс төс нүүрэндээ анхаарал гэдэг нээсээ дүлэн эрэхтэй учраас эмгтээчүүд хайчдаг. Эмгтээчүүд эмнэлэгт очиод үзүүлдэг мэн өнөөдөр өвдцэн хойноо жирэмсэлцэн хойноо л очиж үзүүлэх ёстой гэж бодоод байдаг. Тэгтэл энэ заавал өвдөхөөс өмнө үзүүлж явах ёстой. Өвдөхөөс өмнө дадал хвшлийг зөв болгож явах. Тийм шалтгаалж идэг. Тэгэхээр эмнэлгийн хаалгаар орохдоо битгий хичээ, улирал тутамдаа заавал үзүүлээ. Энэ өөрөө эргээд таны Монголд бас нэг буруу манайханд нэг ойлголт нь 40-50 нас хүрээл нөгөө гэр бүлийн бэлгийн амьдрал зогсдог тий. Эсвэл 40-50 нас хүрээл угаасаа л шээс задгаардаг энэ төр гээд ийм жам ясны юм гэж бодоод байдаг. Гэтэл
Европчууд энэндээ анхаарснараа дэлхийн хөгжилтэй орнууд эрүүл мэндэд анхаарснараа 80 нас 90 нас хүртлээр аз жаргалтай амьдраад байна шүү дээ. Гэтэл монголчууд болохоор амьдралаа босгохгүй санхүүгийн төлөө гэж явж хүүхдээ хүмүүжил гэж явж авчаад одоо жаргах насн дээрээ 40 50 нас гэсэн чинь хүүхдээсээ л кайф авдаг. Одоо нэг хүүхд гаргачвал гэдэг ингээд байгаа байхгүй. Тэрнээс ч тэр 45 настай хосууд те гэр бүлд хүүхд хэрэгцээгүй нэг талаараа те тэр хоёрын эхнэр нөхөр хоёрын хайр хэрэгцээд байгаа. Бид нар хайрны аль эзэн алга болсон учраас нэг хүүхдээр кайф авахгүй. Тэгтэл хүүхдээ олж чадгаа л тий. Ингээл сүултээ нөгөө аз жаргалтай амьдралынх нь насжилт нь хүний нас бол зүгээр нэг тооштэй. За тэр 60 нас хүрээ дундаж наслж 66 нас гэл байж гэн тий. Гэтэл энэ чинь нөгөө аз жаргалтай амьдралын насжилтаа манайхаа ярихгүй байна. Тэр чинь 80 нас хүрсэн ч гэсэн 80 настай эрэгтэй эмэгтэй хоёр харьцаанд орж ийн тэ Европын орнуудад тэрвэрлдээ дүнсэлзээд хөтөлцөөд бие бинийгээ хайрлаад гоё дэлхийгээр зугаалаад явж ийн. Яагаад тийм гоё амьдралыг хүсэхгүй байгаа юм бэ? Тэгэхээр энийг хамгийн нэгдүгürt энэ өөрөө эрүүл байж ижил нийгэм өшөө бид нар Монгол иргэд 3 сая хүн ам өөртөө дэлхийд ингэж цойлж гарах хэрэгтэй. Оюунлаг те потенциал өндөр юмыг аягүй сайн сэтгэж чаддаг бүтээмж сайтай иргэнчин өөрөө эрүүл мэндээрээ доголдоогүй гэр бүлийн харилцаа доголдолгүй. Өнөөдөр ч гэсэн аягүй олон албан байгууллагуудад харагддаг шүү дээ. Бид нар ийм нэг шоож байдлаар хэлдэг шүү дээ. Ингээл уурлал нэг дарга уурлах юм бол одоо шүн бараг л одоо яагаагүй юм уу гэл ингээл нөгөө тоглоом шоглоомор хилжил байдаг. Энэ үеийн үед байж л байдаг тий. Ийм юмнуудыг ингээ яриа хилдэг мөртлөө анхаардаггүй. Энд ерөөсөө таалагддаг. Тий. Тэгтэл гэр бүлийн харилцаа доголдолтой хэрүүлтэйсэн бол хизээч маргааш нааштай 8 цаг бүтээмжтэй байхгүй байхгүй. Тэрнээс одоо гоё санаа гарч ирэхгүй. Тэгтэл гэр бүлийн харилцаа нь гоё хайрлагдаад тий. Эмэгтэй хүний нөгөө өөртөө итгэх итгэл үнцэн гэдэг юм чинь дотоод гоо сайхандаа эрүүл мэндэд оршдог. Тэгтэл манайхан тэрийг олж чадахгүй болохоор гадуураа л нэг ингээд идэх нөгөө тий тийх гээд идэг нөгөө усын янзлуулаад нүрийн янзлуулаад ингээл нүүрэндээ бах юм шахуулаад яваад идэг. Нүүрний гоо сайхан хүртэл эмэгтэйчүүдийн харцагтай болно. За тийм байна. Ер нь гэхдээ манай монголчууд их дээрээс их олон жил хадгалаад ирсэн одоо 70 80 хүрээд эмээгөө болсон ч гэсэн одоо эхнэр нь бүр настай хүнээ нөхрөө гэр бүлийнхөө нэг таа гэж гуайлдаг тий. За ер нь тэгээд манай монгол эмэгтэйчүүд чинь эрт дээрээс өөр хаярхталтай босоод хонь мал үнэ зэлрүүгээ яваал хонь малндаа яваал морь тэрмээ унаал тэгэл ингээл ахын монгол ахын амьдралдаа дадаа ядсан болохоор тэр монгол хүний нөгөө ген түрүүн ярьсан шүү дээ нөгөө бүх тэр нэг булчин тэр эдис нь ийм байдаг байхгүй а одоо л энэ хим хэмжээ алдагдаад нийгэмшээд хот төвлөрөлт болоод ингээд нэг суурьшмал бүсэд ороод тэгээд нэг залхуурал гэдэг юм маань яатсан болохоор хүн нөгөө биендээ нэг анхаар. Гэхдээ нэг үед бол манай монголчууд, манай монгол эмэгтэйчүүд маань их сайн байна. Одоо ингээд уул толгод руу гүйж ийн, эрүүл агаатгааж ийн, оюунлаг болсон. Ер нь айгүй өөр болсон шүү дээ. Дайчин ч болсон. Одоо өөрөөс чи жишээ авал. Одоо өөрөө ч сонсож байгаа манай олон өсгөөчүүд охид бүсгүйчүүд бас харж л байгаа. Тэгээд за энэ хичиг болох юмсан, энэ бүсгүйчиг болох юмсан очиж уулзъя. Энэ сургалтанд нь суу, энэ нэмэлэг дээр нь очиж өөрийгөө нэг тестлээд үзье, сориод үзье. Монгол очиудаа босоо заяатай мундаг хүн штэ. Тэгээс нэг солонгост очиод боолын ажлыг явуудах тийм тэнгэртэй хүмүүс биш штэ бид нар. Яг энэ бүхэнтэйгээ хэлэхэд. За тэгээд хоёулаа сэдвээсээ жоохон айлах гэдэг. Хүүхдийн зөв төлөвшил, хүүхдийн нөхөн сэргээх. Одоо манай аав ээжнэр бол танай эмнэлэг дээр хүүхдүүдийг дагуулж ирж байгаа. Энэ хажуучин ч гэсэн Америк скул гэдэг юм байна. Энэ дэше гранд мэд эмнэлэг байдаг юм байна. Ингээд наашаа ирдэг байх зам дагуу юм чинь. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийн зөв төлөвшлийн талаар ямар чиглэл ямар ажлуудыг хийх гэж байна цаашдаа ер нь танай байгууллагын онцлог ер нь ирээдүйн зорилт юу вэ? Ер нь л тэр эрүүл мэндийн боловсрал, нөхөн үржихийн боловсрал, бэлгийн боловсрал гэдгийг хүн болго авах хэвээр, шат чатандаа авах хэвээр бүр төдийлөн. Өшөө эмнэлгийн ажилчдад бол бас одоо охтын эмч гэж байх хэвээр, хүүхдийн эмч гэж байх хэвээр, тэгээ хүүхдийн эмч гэж байгаа тий. Гэхдээ хүүхдийн эмч гэж байдаг мөртлөө сэтгэл зүй тал руу хүүхдийн сэтгэл зүйч гэдэг юм айгу бага байдаг. Гэхдээ сүүлийн үед бол бас маш сайн бэлтгэж гарч байна. Одоо хадгийн зах нь хүүхдийн орондоо ширэнгийг манай монголчууд тоодгүй байхгүй. Орондоо шээжлээдэг гэл босоод яагаад чи орондоо шээсэн гэдэг ингэ загнаад идэг байхгүй. Шүн шээгээд унтахгүй яасан чи шүн юм уу ухаар чи ингэ шээж байгаа гэдэг байхгүй. Гэтэл энэ уул нь бол тийм биш. Одоо хадгийн зах нь ингээд орондоо шээхээр нь задчлаа гэл ингээд сэрт сэлгэсэн зөндөө мэдээнүүд гарч ш. Тэгэхээр орондоо шээн гэдэг илрэл маань өөрөө тэр хүүхд стресстэй байгаа юм, бухимдаад байгаа юм тий. Сэтгэл зүгээр гутраад байгаа, шаналаад байгаа, ярилцаж чадахгүй, хэлж чадахгүй, ойлгуулж чадахгүй, ойлголцож чадахгүй байгаа хамгийн нэгдүгээр илрэл.
Тэгээд Европын ч юм уу хөгжилтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авдаг хөгжилтэй орнууд бол нэгсэндээ ерөөсөө хүүхдийн ширинг дээр л амар их фокуслж ажилладаг байхгүй. Хүүхд орондоо шиг ясахгүй. Ямар ч давсган дүүрсэн байсан тэр төвчих боломжтой хүний антомж өөрөө хүүхдч байсан, том хүнч байсан тий. Тэгтэл өөртөө орондоо шигээд өөртөө шээс тасганы хараа очиод эмнэлэгт үзүүлдэг гэж хүүхдэд тоодоггүй. Энээс эхлээл хүүхд суурин тавигдаад эхэлж байгаа. Тэгэхээр манай дээр яг хүүхдийн ширингээр тодорхой хэмжээний эмчилгээнүүдийг хий. Бид нар энэ дээр илүү сайн дагнаж ажиллана өшөө цаашдаа. Тэгээ өшөө өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсрол, өсвөр насны хүүхдийн нөхөн үржигүн эрхтний боловсролуудад тал дээр ингэж сургалт хүмүүжлийн талаар ингэж тэгээ хамгийн шилдэг юм сургалтуудыг ингэж улсын эмнэлгүүдтэйгээ яамтайгаа тэгээ эрүүл мэндийн газартайгаа ингэж Францтайгаа ингэж хамтраад сар глобал сантайгаа гэдэг ингэж хамтраа хийх гэж байгаа. Тэр өнөөдөр одоо хүний хөгжил хөтөлбөр болж штэ. Тэгтэл нэгсэндээ 15 6 настай биений бидний үед одоо 80-аас 90 оны хүүхдүүдэд ирдэг байсан бол өнөөдөр 10 настай хүүхд биений нэрсэн. Тэр биений нэржин гэдэг чинь хүүхэд тех боломжтой болсон байна гэдгийг л хүүхдүүд ойлгохгүй. 15 6 настай хүүхдээ эцэг эхчүүд нэраа юм шиг нялах юм шигээр бодоод тэр юу би тэр бэлэг эрэхтэн ярих гэж хичээд байдаг байхгүй. Тэгээд ярьсан ч гэсэн мэдлэг байхгүй эцэг эхчүүд өөрсдөө ч мэдлэг байхгүй эмчнэр хүүхдийн эмчнэр ч гэсэн тэр бэлгийн боловсролын мэдлэг байхгүй юу ярихын хэлж чадахгүй. Тэгэхээр шат шатанд нь эмчнэр нь энэ талаар чөлөөтэй мэдлэгтэй байх хэвээр. Тэгээд хамгийн гол нь одоо 10 настай хүүхдүүдийн биений эмчид 13 настай охтуудын үр хүндэлтэй тэр ихтэй тэгээ энэ мэдлэггүйгээс болоод мэдээлэлгүйгээс болоод эцэгчүүд ярихгүйгээс болоод энэ дэр алдаанууд айгүйх гараад байгаа. Тэр энийг заавал бид нар зэгцэнд нь оруулж иж гэтэл тэр хүүхд мдэггүйгээсээ хүчрхийлэл төртөөд алдаанд орсон эмэгтэй хүүхд байлаа, эрэгтэй хүүхд байлаа гэхэд одоо яах вэ гэхээр эргээд гэр бүлийн амьдралд нийгэмд байр суурин дээрээ өөртөө итгэлээ алдсан, бие физиологи үед гэмтсэн, одоо өтрийн дээр яриад үзэх юм бол өтрийний булчин маш их зангирчихсан тий. Ингээд гэмтчихсэн, сэтгэл зүйн хувь тэрийгээ дагаа гэмтсэн, гэр бүлийн харилцаанд хайртай хүнтэйгээ учирсан ч гэсэн тэр ариун найдаа харилцаанаас гоё мэдрэмж авч чадхаа болчихсон тий. Ингээд бүх амьдралын тэр чигт нь устгachж байгаа юм. Тэр хүн болох багаасаа хүлэг олох болгоноосаа гэдэг шиг одоо бид нар хүүхд рүү чиглэсэн маш их юмнуудыг зөв хийж иж тий бүх юмыг системчлэлтэйгээр боловсролын зөв өнцгөөс нь өгчөөж одоо дараа нь ирүүл байх хэрэгтэй. Энэ утгыг л аягүй сайн хийх. Манай эмнэлгийн хувьд бол энэ лөө одоо өөрчлөн л гисэн тий бид нар одоо 1000 одоо манай эмнэлгийн ч гэдэг юм уу энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хувиа хичээгээд одоо энэ дээгүүр бага хүмүүс ч гэсэн 1000 хувиа хичээгээд өөрсдийнхөө хүүхдийг боловсралтай олгоод эрүүл олгоод сайн сайхан байгаад өсгсөн ч гэсэн нийгэм нь ийм хар бараан бахар хизээж тэр хүүхд эрүүл байх. Миний хүүхд миний толгой дээр сууна уу, миний дээр гарна уу, миний машин дотор яаж явна уу, миний хүүхд ямар явна уу, чамд ямар хамаатай юм гэсэн юм мухар бодол байлаа. За баярлалаа. Ингээд манай Монголын өрс маш олон байх болтугай хүн болох байгаас хөлөг болох нунаасаа гэдэг сайхан эртний зүйлсүүгээс ишил татлаа. Манай өнөөдрийн зочноор зайсанд байрлалтай Ласанта эмнэлгийн ерөнхий захирал хадагтай зэрэгтотын болормоо оролцлоо. Тэгээд энэ ажилсаг хичээнгүй дайчин энэ хүний төлөө явдаг энэ сайхан бүсгүй эмнэлэг дээр иж манай аав ээжүүд гэлтгүй хүүхдүүд бүхэл насны улсууд ирээд өөрийнхөө талаар биеийн анатом физиологийн талаар зөвлөгөө авч нарийн мэрэгчлийн эмчнэрт үзүүлж одоо бие зөв эрүүлжүүлэх талтай юм. Зөвхөн гадна талаасаа эрүүлж гоё харагдах биш. Дотор талаасаа манай эртний Монгол үг гэдэг чинь хүн дотроосоо эрүүлжээд дотор нь гэрэл гэгээ асч яхад хүн тэр гэрэл гэгийг гадна талд нь гээд цацгаад гараад ирдэг юм аа. Ямар санд хэлдэг чинь сайхан энергитэй хүмүүстэй байж байгаад ирлээ гэдэг. Тэр нөгөө улс чинь дотроосоо гэрэлтэй байгаа байхгүй. Тийм ээ? Нэг сайхан инээдэг сайхан гэрэлж байгаа тэр нэг зөв төлөвшөлтэй хүний хажуулагчаар хүн хүртэл сайхан болчихдог шүү дээ. За ингээд нэвтрүүлэг маань энэ өрөө тэмдэглэж байна. Hello Show нэвтрүүлгийн зочноор Ласанта эмнэлгийн ерөнхий захирал болормоо оролцлоо. За ингээд ажилд нь улам баярлалаа та бүхэнд ч гэсэн. Hello Show эрхэм тоныг өргөж байна.